Хурал эхлэхэд энэ материал тараагдлаа. Тэгээд 20 нүүр бүхий хавсралтай тэр хавсралтанд тэмдэглэл байгаа даа хурлаа. Одоо хилцүүлгээ. Тэгээ энийг нэлээд үзмээр юм байна. Ямар ч нэг гүйл гэж явж үзчихээж энийг бас нэг ярмаар байна. Одоо өнөөдөр ингээд энд байгаа хүмүүс чинь уулзчаа дараагийн хурал дээр байх юм байхгүй чинь шинэ өмнөх байнгын ороонд байсан бөгөөд энэ хилцүүлэг дээр байсан хүмүүст бол мэдээлэлтэй байгаа. А шинэ өнөөдөр яг материал авсан хүмүүст мэдээлэл байхгүй байдаг. Сэдв маань өөрөө маш чухал сэдв байдаг. Тэгээ энийг ер нь нэлээд ухцтай үзэх нь зүгээр юм л гэж бодоод байна. Тэгэхээр тэр зарчмын сайн ойлгосонгүй л дээ. Одоо ингээд энийг сонссон гэж үзээд тэгээд шууд тогтоол гаргах гээд байгаа маа гэж ойлголоо. Зөв ойлгосноо буруу ойлгосноо. А гэтэл энэ ажлын хэсгээд орж иж байгаа хүмүүсийн тодорхой асуултанд хариулах бодолтой гэсэн байх гэж одоо бэлтгэлтэй. Гэтэл энэ 20 нүүр хуудсыг лавд би уншиж амжаагүй байна. Сая өмнө нь хоёр чуулын юмуд гэж авсараад энийг уншаагүй гэж юм асуух ойлгомжгүй зохимжгүй байна. Угтаа бол сэдвээ өөрөө чухал учраас энийг судлах зүйтэй гэсэн юм л да. Тэгэд энийг тэр тогтоол баталгааг бол зарчмын хувьд бол зүг ба. Тэгээд тогтоолоо хэлцэх үедээ дахиад нэг тодтоод энийг уншичаад асуул яасан юм бэ? Ингэхгүй бол бас нэг юм хуумгай юм болох гээд байна. Тэгээд чи бас маш олон талын оролцсон юм байна. ТЭЦ-ийн хүмүүс оролцсон юм байна. За тэр компани аж ахуйн нэгжийн төлөөлөлд оролцсон юм байна. Шийдвэр гаргах төвчний тэр яамны хүмүүс оролцсон юм байна. Энийг ийм би саналтай байгаад байна. Ажил нь юу байнгын ороонд дараад. Энийг нэг үсэн тэр хилцүүлэгтээ юу доктортой цуг хилцүүл асуулт хариулт явуулах зүг байхаа. Эх 7 хоногт тогтоолын төсөл хэлцэхэд гишүүд суулж үг хэлж болох юм байна. Эх 7 хоногт.